Сайн мэцхан нэрх мөндөд үзэгчтэй тоонтой хөтөлбөр танд хүрч байна. За засгийн газраас эрчим хүчний реформ хийн гэдгээ мэдгцээ. Ингэхдээ цахилгаан дулааны төлбөрийг нэмэх нь тэдний хийх эрхний алхам байхаар байна. За гэхдээ үн нэмэх асуудал нь эрчим хүчний салбарт реформ болохгүй. Зөвхөн гал унтраах арга хэмжээ болно гэдгийг салбарын мэрэгчлэнүүд онцолж байна. За 2020 онд эрчим хүчний үн тарифад анх удаа өөрчлөлт оруулсан бол за түүнээс хойш нийт 10 удаа тарифын шинжилэл хийсэн байдаг. За гэхдээ энэ нь салбарын асуудлыг бүрэн шийдээгүй буюу за үн тарифын хэмжээг өөрчилсөн ч эрчим хүчний салбарын асуудал өнөөдөр байсаар байгаа нь за үн нэмэх шийдэл бишээ гэдгийг харуулж байна. Цахилгаан эрчим хүчний хэрэглэгчдийн тоо 2023 онд 871 мянгад хүрч сүүлийн 4 жилд 150 мянгаар нэмэгджээ. Хэрэглэгчдийн тоо өсгийн хэрээр эрчим хүчний нийт хэрэглээ жилд 6-аас 8% өсөж байгаа юм. 2021 онд улсын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 9.8 орчим сая киловатт цахилгаан байсан бол 2023 онд 11 сая орчим киловатт цахилгаанд хүрчээ. Энэ хэрэглээний 70.7%-ийг дулааны цахилгаан станцууд, 4.8%-ийг салхин цахилгаан станц, тэг 10.4%-ийг усан цахилгаан станц, 1.8%-ийг нарны цахилгаан станц хангаж байгаа юм. Харин 22.3%-ийг импортоор хангаж байна. Дотоодын эрчим хүчний хэрэглээ өсөж байгаа. Шинэ их усвэр энэ хэрээр баригдаагүй, нэмэгдээгүй учраас импортоор авах эрчим хүчний хэмжээч өссөөр байгаа юм а. Манай улсын хувьд нийт импортлж байгаа эрчим хүчний 62%-ийг бүгд найрамдах Хятад ард улсаас, 38%-ийг Оросын улбаны улсаас авч байгаа юм. Бүгд найрамдах Хятад ард улсаас авч байгаа эрчим хүчний дийлэнхийг оюу толгой төсөл авдаг бол бага хэсгийг нь баруун бүсийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлж байгаа юм. Харин Оросын улбаны улсаас авч байгаа эрчим хүчийг төвийн болон баруун бүсийн хэрэглээнд нийлүүлдэг. 2023 онд Оросын улбаны улсаас импортлсон эрчим хүчний хэмжээ өмнөх оноос 35.1% өссөн бөгөөд 214 тэрбум төгрөгийг зарцуулсан бол бүгд найрамдах Хятад ард улсаас авч байгаа эрчим хүчний хэмжээ 2023 онд 2.9% өсч 464 тэрбум төгрөгийг худалдан авахд зарцуулсан байна. За ер нь бол хэрэглээ маань 6-8 өсөж байгаа. За энэ жил бол бид нэр хэрэглээний яг оргил ачааллыг бол 1763 мегаватт хүрнэ гэд тооцоолсон байгаа. Энэ үед бол бид нэр дулааны цахилгаан станцуудаа бүгд ачаалаад за манай батарей хөрөнгөлөөрийн станц байгаа. За импортоор Оросын улбаны улсаас 310 мегаватт хүртэл авна. За энэ үед бол бид нар 70 мегаваттын дутагдалд орох юм байдалтай байна. За энэ бүрэлдэхүүн станцаас орцсон гэж үзэж байгаа. За энэ 70 мегаваттын дутагдал бол байгаа. Тэр бол энийг бол бид нэр хөнгөлтийн график, хязгаарлалтын графикийг хэрэгжүүлэх ёстой байна. За улс орнууд эрчим хүчнийхээ нийт үйлдвэрлэлийн 20 орчим хувьтай тэнцэх хэмжээний аюулгүй нөөцийг бүрдүүлдэг бол за манай улсад нөөц бүрдүүлэх нь бүхэл за хэрэглээг нэгэ хангахгүй за дутагдалд ороод байгаа юм а. За 2023 онд 115 мегаваттаар хэмжигдэж байсан эрчим хүчний чадлын дутагдал энэ онд 303 мегаваттад хүрэх бол за 25 онд 486, 2026 онд 686 мегаватт гээд за жил ирэх бүр өсгөр байгаа тооцоо гарсан байна. За иймээс ч цахилгааны үнийг өртөгт нь хүргэх шаардлага өнөөдөр зүй ёсоор үүсээд байгаа юм а. За өнөөдрийн байдлаар дотоодод үйлдвэрлэж байгаа 1 кВт цахилгааны өртөг нь 256 төгрөг байгаа бол за борлуулж байгаа дундаж өртөг нь 216 төгрөг байгаа юм а. За өөрөөр хэлбэл 1 кВт цахилгаан тутамд 40 төгрөг буюу 18.5% алдагдaltaйгаар зах зээлд борлуулж байна. Өнөөдөр бол манайх эрчим хүчний дутагдалд орчлоо. Өдрөөс өдөрт жилээс жилд өснө мэдж байгаа хэрэглээ бол тасралтгүй өсч байдаг. Гэтэл бид нар энийг хангах их усврын дутагдалд бол орчоод байж байна. Энэ орж байгаа шалтгаан бол мэдээж хэрэг төр засгаас баримлж байгаа эрчим хүчний талаар баримлж байгаа бодлогуудын алдаатай байснаас ялангуяа хамаарч байна. Нөгөө талаас өнөөдөр нэлээд хүчийг авч яригадаад байгаа нь үн тарифын асуудал байна тийм. Үн тарифыг бид нөгөө эрт чөлөөлөөгүй олон жилээр хатуу барьснаас болоод үн маань инфляцид хагас өсч чадаагүйгээс бол алдагдлд орсон, өөрөөр хэлбэл үрийн сүлжээнд орсон. Эрчим хүчний их усвруудыг хангадаг уур хаанууд маань бүгд авлагатай байгаад байдаг. Цаанааас дахиад өртөө яваад байдаг. Манай эрчим хүчний үйлдвэрүүд өөрөө бас авлага өртөө их байгаад байдаг. Ингээд гинжин хэлхийгээр төрөөс татаацаар зохицуулж ингэж явсны олон жилийн хор шиг өнөөдөр илрээд байна л да. 100 төгрөгөөр үйлдвэрлэж байгаа 100% гэж үзэх юм бол эрчим хүчний үнэийг 20% алдагтай байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл 100 төгрөгөөр үйлдвэрлэж байгаа нэг киловатт цаг захилгаана 80 төгрөгөөр зарж шít.
Тэгэхээр энэ алдагдaltaй байгаа шүү дээ. 1 кВт дотноос одоо 20% буюу 20 төгрөгийн алдагдлал өрөөд яваад байна да тий. Тэгэхээр энийг одоо алдагдaltaгүй болгох энэ асуудлыг ирээд байгаа. Ийм учраас энийг одоо Монголын олон түмэн арт иргэд сайн ойлгомоор. Одоо ухаанда талхны үйлдвэр талхаа нэг талхаа 100 төгрөгөөр үйлдвэрлэхэд 80 төгрөгөөр зарах уу? Зарахгүй шүү дээ. 100 төгрөгөөр зарахгүй. 130 юм уу тэр хавцаа айгуул зарж байгаа. Яахаар одоо эрчим хүчний цахилгаан дулааны хүн алдагдaltaй байх хэрэгтэй юм бэ гэдгийг одоо сайн ойлгоо. Тэгээд энэ одоо үнийг алдагдaltaгүй болгох хэрэгтэй маа. Тэгэхээр хамгийн түрүүнд эхлээд энэ салбараа энэ үнэ алдагдaltaгүй болгох хэрэгтэй. Энэ салбараа алдагдaltaгүй болгох хэрэгтэй гэдгийг л одоо манай олон нийт ард түмэн сайн ойлгосоо гэж би хүсэж байгаа. Тэгээ энэ асуудлыг л яриад байгаа. Түүнээс үн тариф нэмнэ гэдэг чинь хэрвээ үн тариф нэмж байгаа бол ашиг орлого нэмэгдэн шүү дээ. Ашиг орлого нэмэгдэх юм ерөөсөө байхгүй 0 байхгүй. Энэ одоо хасах одоо 20% алдагдaltaй явж байгааг нэг 0 тэнцүүл болгоё гэсэн ийм л асуудал яригдж байгаа. Энийг одоо олон түмэн одоо энэ телевиз үзэгч түмэн сайн ойлгосоо гэж хүсэж байна. Үн нэмэх гэдэг чинь одоо нэг шинэ компаниудын стартап гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр бүх өөрчлөлтийн эхний шатал гэсэн. Тэгээ цаашаа эрчим хүчний реформ гэж их ярьж байна тийм ээ. Энэтэй холбоотой олон нарийн ширийн асуудлууд бий. Тэгвэл үн нэмснээр энэ бүх асуудлууд эхлээд амжилттай хэрэгжиж эхлэх боломжтой. Яг гоо эрчим хүчний зохицуулахаараа бол бүгдлийн судалгаа хийдэг шүү дээ. Зөвхөн үн нэмэх асуудал биш. Иргэд аж ахуй нэгж дээр ямар байдалтай тусах вэ гэдэг бол нэлээд сайн судалсан байгаа. Тийм учраас энэ саяны яригдсан хувьд яригдчих байгаа. Гэхдээ энэ бол тэдний хийсэн олон хувилбаруудын зөвхөн нэг нь ямар хувилбараар эцсийн шийдвэр гаргахыг бол одоохондоо хэлэх боломжгүй байна. Төрөөс олон жилийн турш эрчим хүчний үнийг хатуу тогтоосон салбар нь алдагдлаа даахгүй хэмжээнд хүрч салбарын хэмжээнд 38% алдагдaltaй ажиллах нөхцөлийг бий болгожээ. Эрчим хүчний салбарын алдагдал 2020 онд 88.1 тэрбум, 2021 онд 77.8 тэрбум, 2022 онд 187.3 тэрбум. Харин өнгөрсөн оны хувьд 74 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа юм. Эрчим хүчний салбарын алдагдал нэмэгдэхийн хэрээр төрөөс эрчим хүчний салбарт олгох татаас ч нэмэгдэж байна. Эрчим хүчний үйлдвэр компаниудын улсын төсвөөс авсан татаас 2019 онд 17.2 тэрбум төгрөг байсан бол 2023 онд 2 дахин өсч 37.7 тэрбум төгрөгт хүрчээ. Алдагдaltaй ажиллаж байгаа эрчим хүчний салбарт төрөөс олгох татаас инхүү нэмэгдэж байгаа ч технологийн шинжилэл засвар үйлчилгээнд нь хүрэхгүй байгаа юм. Эрчим хүчний салбарын үндсэн тоноглол шугам сүлжээний насжилтыг харвал нүүрсээр ажилдаг их усврын 18% нь ашиглалтын хугацаа хэтэрсэн бол цахилгаан дамжуулах сүлжээний 28% нь 30 жилээс дээш насжилттай. Улаанбаатар хотын дулааны магистрал шугам сүлжээний 19% нь 30 жилээс дээш жилийн насжилттай байна. Амгалан талааны станцын тууцан хараат бус гишүүнээр сүүлийн 2-3 жил ажиллаж байсан. Энэ одоо мэдээлэлтэй ойрхон тухайн компанийн нөхцөлийг ойлгож байдаг хүний хувьд тухайн үед авсан ойлгомжтой толгуурлаа ярихад бол жишээлбэл амгалан талааны станц сүүлийн 2 жил засвар үйлчлэгээ хийхдээ тендер зарлаад компаниуд орж ирэхгүй аргагүй ганцхан компанитай шууд гэрээ байгуулсан. Энэ юутай хамаардаг нөгөө үн тарифтай хамааралтай. Нөгөө зардал нь бага. Тийм бага зарлаад тэр засварыг хийх боломжгүй байдаг учраас компанид орох сонирхол байх. Нөгөө хувийн үйлчлүүд чинь орно шүү дээ. Тэгэхээр тэр хувийн үйлчлүүд чинь компанид учраас ашигтай байх хэрэгтэй. Тэр ашигыг гаргаж чадахгүй байх. Тэгээд нөгөө амгалан талааны станцууд ярьж байгаа нөхөр 39 мянган төгрөгөөр 1 гигакалори дулааныг үйлдвэрлэжээ. Тэрийг хамгийн сүүлд арай ядажгүй нэмэгдээд 28625. За би жоохон тоо алдж иж магадгүй 28654-оор боолох хэрэгтэй болж байна. Тэгэхэд 39 мянган төгрөөр өөрийнх нь бүтээгдэхүүн гарчаад байхад тийм зарлаа. Ер нь дулаан бол дандаа тийм. Бүх газар тийм. За нэг ойртлоо хэл нэг зөрүүний 3-1-т нь ойртох жишээ нь тийм. Ер нь бол 3-2-т нь л үнэ яваад байдаг байхгүй. Тэгэхээр энийг бид нэр яаж ч зөөр өртөх нэгдүгээр нийцэх. Өөр өртөгт нь нийцүүлээд тэнцүү болгочих юм бол компани ядаж ашиггүйдсэн баланс өөрөө бариад байна. Тэр компани ядаж салингаа нэмж чаддаг болно. Яг шаардлагатай материалаа чанартайг нь авч чаддаг бол. Өнөөдрийн түвшинд бол уучлаарай байхгүй шүү дээ. Хамгийн боломжтой нь заа яг баахан үзүүлэлт тавьдаг. Тэрийг эндгээл харж байгаа л авахтаа тэгэл хямдхан авдаг байхгүй. Тэгээ тэр нь нөгөөх нь ямар насжилттай байх вэ те. Тэгэхээр нөгөө техникийн талаас нь найдвартай бол өөрөө алдагдчихж байгаа. Ийм л байдалтай байж байгаа. Тэр энийг бас ард хэрэг зүг болгох хэрэгтэй. Өөрийнхөө унж байгаа машиныг муу юм сэлбэтэй хэдэн жил унах вэ те. Ямар зардал гарах вэ? Тийм. Манай эрчим хүчний салбарын хэрэгжилж байгаа технологи, тоног төхөөрөмжүүд хэдэн настай вэ гэдгийг л
бид нэр тодорхойлчих хэрэгтэй. Хамгийн сүүлд ашиглалтанд орсон гэдэг байгаа дулааны цахилгаан станц 4. Тэрний өмнө орсон дулааны цахилгаан станц 3 гэл одоо дулааны цахилгаан станц 2 гэдэг энэ 3 цахилгаан станц байна л гэхэд хамгийн залуу нь одоо 45 настай болчихлоо шүү. Тэгэхээр 45 настай тэр тоног төхөөрөмжүүдээс одоо хэрвээ машин байсан бол унаад явдаг автомашин байсан бол тэр одоо 45 жил явж явах үгүй юу? Тэгэхээр чин тэр машиныг явуулахын тулд бид нэлээх зардал гаргана да. Тийм учраас бид нар технологи сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй. За дулааны цахилгаан станц 4 дээр бол тодорхой хэмжээгээр тийм ээ технологийн сайжруулах талын ажлуудыг хийгээд явсан. Дулааны цахилгаан станц 3 дээр ч гэсэн бага сага ажлууд хийгдэж байгаа. Гэхдээ л тийм их өндөр настай болсон тоног төхөөрөмжүүдийг бол өнөөдөр ингээд бид нар хаазын тултал гიშгээд яваад байна гэдэг бол дэндүү эрсдэлтэй байхгүй юу? 2015 онд санаж байна. Эрчим хүчний салбар бол ашиггүй алдагдaltaгүй тэр зэг дээр очсон. Тэр ямар үр дүнтэйгээр хийгдсэн бэ гэхээр тухайн үед байсан эрчим хүчний үйлдвэрүүдийн дэргэд бид нар шинэ одоо өргөтгөлүүдийг бий болгож өгсөн. Шинэ технологи нөгөө технологитойгоо нийлээд ирэхлээр алдагдлынхаа хувь хэмжээг багасгадаг. Үр ашиг нь харьцангуй тодорхой хэмжээгээр нэмэгддэг. Ингэжээш нөгөө нэгжид ноогдох зардлуудыг бид нэр багасгаад нөгөө талд нь эрчим хүчнийхээ үн тарифыг боломжит хэмжээгээр айжуу нэмсээр байгаа. Ингээ хоёр талаас уулзууруудыг нийлүүлж өгвөл бид нэр алдагдaltaгүй болгож байсан. Тэгэхээр тэрнээс хойш нөгөө тодорхой хэмжээнд нэмж явах тийм ээ. Тэгээд шинжилэл хийж явах, өргөтгөл хийх, шинэ хүүсвэр хийх гэдэг энэ ажлууд яваагүй гэс болвол бодлогын алдаанаас бол ингээ алдагдвал асар их хэмжээтэй хоримтлагдчихлаа л гэж би хэлмээр байна. Эрчим хүчний салбарууд ерөнхийдөө бол дулааны цахилгаан станцууд мөн мэдээж бол нас жил өндөртэй болсон. Гэхдээ манай эрчим хүчний салбарынхаа энэ жилийн өвлийн бэлтгэл ажлын хүрээнд үндсэн тоглоодын их засварын ажлуудыг, урсгал засварын ажлуудыг бол хугацаанд нэгээд ер нь дуусч байна. Тэгэхээр энэ үйлдэл бол үндсэн төлөвлөлтийн ажиллагааг бол нэгт сурууд бүгд хийгдээд энэ үйл оролцоход бэлэн болж байгаа. Дулааны цахилгаан станцууд маань одоо хамгийн залуу нь 83 онд орсон станц байна. Тэгэхээр 40 гаруй жил болсон байна тийм. Бусд нь одоо 60 ийм учраас энэ үндсэн тоглоомд маань ерөнхийдөө бол хуучирсан. Мэдээж нөгөө талаас бид нар бол технологийн шинжил сүлжээний алдагдал бууруулах, дамжуулах сүлжээний алдагдал бууруулах, төгс сүлжээний алдагдал бууруулах. За томлууд дээр шинжилэлүүдийг хийх, автоматикууд оруулах гэдэг ийм ажлууд бол цаг хугацаанд хийгдэж явж байгаа. За 1 кВт цахилгааны дундаж үн уулуурхайн компаниудад 2023 оны байдлаар 287.5 төгрөг байгаа нь за өмнөх жилдээ харьцуулахад 28.7%-аар өссөн дүн болж байна. Харин аж ахуй нэгж байгууллагын дундаж тарифын өртөг бол 223.9 төгрөг байгаа нь за жилийн өмнөхөөс 22.5%-аар өссөн дүн байна. За тэгвэл айл өрхийн хэрэглэж байгаа цахилгааны дундаж үн 140 төгрөг байгаа нь за жилийн өмнөхөөс 1.5%-аар буурсан болж байна. За төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний үнийн 55.7%-ыг үйлдвэрлэлийн зардал бол бүрдүүлдэг бол 9.9%-ыг импортын зардал, за 3.4%-ыг дамжуулалтын алдагдал, 4.8%-ыг дамжуулалтын зардал, за 10.7%-ыг түгээлтийн алдагдал, 15.5%-ыг түгээлтийн зардал бүрдүүлж байгаа юм а. За тэгэхээр эрчим хүчний салбарт технологийн шинжилэл хийж дамжуулах түгээх алдагдлыг бууруулах нь цахилгааны өртөг зардал буурахад нөлөөлөхөр байгаа юм а. За нөгөө талаар оролцогчдыг нэмэгдүүлэх замаар зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх хэрэгцээ байгаа гэдгийг судлаач онцолж байна. Энэ их усруудыг тэжээдэг нүүрсний уурхаануудыг зөвхөн төрийн компани байлгаад ах уу? Эсвэл менежмент сайтай, бодлого сайтай, үйл ажиллагаа сайтай хэмнэлтийн бодлогыг баримталж ажиллаж чаддаг хувийн хвшлийнхнийг дэмжих ёстой юу гэдгээс төр засаг бодох цаг нь болцсон. Тэгэхгүй бол нэг л их алдагдал үүсгэж яадаг нэг том уурхаанууд байдаг. Тэрнээс л зөвхөн нүүрсээ авдаг. Тэрний нүүрсэл таардаг юм шиг ойлголт гаргадаг энэ асуудлаас бодноор бол салах цаг болсон. За бас нэг асуудал. Эрчим хүчний үйлдвэрлэлийн явцад гардаг тэр алдагдлыг бууруулах тухай бол санал санаачлаг гаргаж явах хэрэгтэй. Энэ дотор бол инженерүүд тухайн одоо
эрчим хүчний их усруудыг удирдан зохион байгуулж ажиллаж байгаа удирдлагууд ч гэсэн энэ дээр анхаарал тавиасаа гэж би хувьдаа боддгийн. Юу гэхээр одоо бол зүгээр ингээд нэг захирлуудыг томилждаг нэг багахан хэмжээний нэг урамшуулалтаа тий нэг тодорхой тооны нэг цалин хөлсний хэмжээ хэлждэг. Тэгээ энэ дээр одоо шин сэтэлжилт байдгүй ингээд хэмнэлт гаргахын зорилтондоо хүрч чадахгүй ингээд яваад байт юм болов уу гэж боддог. Тэгэхээр ер нь төрийн өмчийн компани байлаа гэхэд тэрний удирдлага ямар байх ёстой. Удирдлагын багт нь хэрвээ сайн ажиллаж чадах юм бол сайн урамшуул авч чаддгаа гэдэг тэр зарчимлуу нь ойртуулж өгч чадвал бид нар өнөөдөр байгаа энэ алдагдал гэдэг байгаа зүйлүүдтэй бас тодорхой хэмжээнд тэмцэж болох байх гэж хувьдаа бодож байна. Насжилт өндөр болсон дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөдөх төслүүдийг хэрэгжүүлснээр цахилгаан эрчим хүчийг 600 МВт, дулааны эрчим хүчийг 953 МВт-аар нэмэгдүүлэх боломжтой. Тодорхойлбол дулааны цахилгаан станц 2, дулааны цахилгаан станц 3-ыг хүчин чадал тус бүрээр нь 300 МВт-аар өргөдөх төслүүд хүлээгдэж байгаа юм. Мөн цахилгаан эрчим хүчийг 2545 МВт, дулааны эрчим хүчийг 325 МВт-аар нэмэгдүүлэх 5 толгой дулааны цахилгаан станц Эрдэнэ бүрэн, Эгийн гол, Байдраг зэрэг усан цахилгаан станц, Бөөрөлжүтийн цахилгаан станц, Сэлэнг тосон цэнгэлийн дулааны цахилгаан станц, Нүүрснийхийн цахилгаан станц, Баянгийн цахилгаан, Хийн их усрууд зэрэг ажил нь эхэлсэн эхлэх гэж байгаа, хүлээгдэж байгаа зэрэг явцтай эрчим хүчний шинэ их усрууд байгаа юм а. Их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулалт татахад үн тариф чухал гэдгийг ч хэлж байна. Тэгээ хамгийн нэгдүгээр дүн тариф нэмэгдэнэ гэдэг чинь эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтыг сонирхол бүрднэ гэсэн үг тийм ээ. Хүмүүс сонирхож эхэлнэ. Тэгээд нэгэнтээ одоо сонирхол эхэлсэний дараа бол энэ эрчим хүчний компаниудыг олон нийтийн компани гэж ярьдаг шүү дээ. Энэ хэлбэр рүү шилжүүлэх нь зүйтэй. Олон нийтийн компани гэдэг чинь хувьчлалын нэг хэлбэр. Тэгээ энэгээр ямар үе таалгана гэж чинь тэгэхээр нэг хувийн хөрөнгө оруулалт нэлээд хүчтэй орж ирэх юм л болцоо бий болж байна гэсэн үг. Ер нь одоо эрчим хүчний компаниудын засварлыг сайжруулах хэрэгтэй. За энэ сайжруулна гэдэг нь юу гэсэн үг юм бэ? Өнөөдөр одоо эрчим хүчний бүх компаниуд төрийн өмчтэй байна. Төрийн 100% өмчтэй байна. Эрчим хүчний компаниудын засвал нь хаалттай. 100% хаалттай. Хаалттай засвалын ад юу явах вэ? Юу ч явуулж болно тийм үү? Өөрөөр хэлбэл эрчим хүчний одоо компаниудын засвалыг нь жоохон хадуухнаар хэлэх юм бол эзэнгүй засвал гэж хэлж болно. Тэгэхээр энийг одоо эзэнтэй болох хэрэгтэй. Эзэнтэй болохын тулд энэ 100% төрийн өмчт компаниудын өмчлөлийн харьцаанд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Эхлээд мэдээж одоо 100% одоо бүгдийг хувийн хвшил шийдвэрлэж болохгүй л энэ чинь одоо стратегийн ийм салбар учраас эхний үед бол 51% төр эзэмшээд 49% нь олон нийтийн эзэмш шилжүүлээч гэж 51% төр 49% нь олон нийтэд нээлттэй. Өөрөөр хэлбэл биржээ дамжуулаад олон нийт худалдаж авна гэсэн үг. Энэ тохиолдолд бол 49% хяналт ингээ ороод ирэх нь биш. Хуучин 100% хаалттай байсан бол 49% хяналт ороод ирэхээр чинь засал сайжрна гэжтэй тий. Тэгээд цаашаага одоо олон ингээд хувь хэмжээг нэмдэг юм уу. Хэрвээ энэ засал дээр одоо энэ одоо өмчийн хацсан дээр сайн байх юм бол энэ үр дүнгөөгөө явчихсан шүү дээ. Одоо энэ жишээлбэл өмнө Солонгос улсад эрчим хүчний компаниудын өмчийн 51% төрд байдаг, 49% нь олон нийтийн өмчлөлт байдаг. Энэ өмнө Солонгос улсын одоо энэ сайхан туршлагыг Монгол улсад хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэр одоо эрчим хүчний компаниудын засварлыг сайжруулна гэдэг асуудал бол маш зөв. Энийг дэмжих хэрэгтэй. Одоо энийг эрчим хүчний реформ яригдж байгаа нэг үед хамгийн түрүүнд одоо эрчим хүчнийхээ үнийг ихтэй алдагдлуу болох ёстой. Хоёрдугаарт бол эрчим хүчний компаниудын засварлыг сайжруулах хэрэгтэй. Өмчийн харьцаанд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж би боддог. За цахилгаан дулааны үн нэмэх, салбарын засаглалыг сайжруулах, их усүрийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах гэд эрчим хүчний салбар тулгамдж байгаа олон асуудлыг шийдэх гарц нь хууль эрх зүйн шинжилэл байна гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна. За эрчим хүчний хуулийг 2001 онд шинжилэн баталсан байдаг. За тухайн үедээ энэ хууль нь эрчим хүчний салбарт реформ хийсэн одоо эрх зүйн зохицуул болж чадсан гэдгийг салбарын мэргэжилтнүүд өнөөдөр онцолж байна. За гисэн хэдий ч цаг үеэ дагаж 20 гаруй жил болж байгаа энэ хуулийг шинжлэх шаардлага зүй ёсоор үсэт байгаа юм а. Тэгээ 2001 онд эрчим хүчний
тухай хууль шинжлэгдэн батлагдсанаас хойш үндсэндээ 23 жил болчихлоо. Тэгэхээр зүгээр энэ хуулийн авторуудын нэгэн хувьд бол би энэ хуулийг нэг тийм муу хууль гэж боддоггүй. Гэхдээ энд засал сайжруулах, боловсронгуй болох зөндөө асуудлууд бий. Ялангуяа их олон асуудал нөгөө дүрм журмын хүрээнд зохицуулагддаг тийм ээ. Тэгэхээр миний бодлоор бол дүрм журмын хүрээнд зохицуулагддаг бүх асуудлуудыг хуульчилж хууль болгох шаардлагатай. Тэгэхгүй болохоор одоо юу гэдгийг нэг засаг солигддог юм уу, нэг сайд солигдоод тэгэхээр энэ үндсэндээ зарим нь бол засгийн газрын тогтоолоор батлагддаг, зарим нь сайдын тушаалаар батлагддаг ийм дүрм журмууд байгаа л да. Ингээд энэ бол ойрхон өөрчлөгдөд байх нь бол цохимжгүй. Тийм учраас энэ бүх асуудлуудыг хөөжлөх хэрэгтэй. Дээр нь эрчим хүчний салбарт гарч байгаа, дэлхийн хэмжээнд гарч байгаа шинжлэх ухааны технологийн ололтуудыг одооноос хуулиндаа тусгаж зохицуулалтын ажлыг эхлүүлэх хэрэгтэй байна. Эрчим хүчний менежмент хөгжил байна тий. Энэ хөгжлийн асуудлуудыг бас эргэж харах асуудлууд байна л да. Мэдээж хэрэг төрийн зохицуулалттай эрчим хүчний стратегийн салбар бол өөрөө онцгой объект учраас тий бас шууд юу өнөд тавиад бодож болохгүй. Тэгэхээр энийг хэрхэн яаж одоо зөв тогтолцоонд оруулах, ямар менежмент хэрэгдэх байдгийг бас бид нар бол зайлшгүй ярих шаардлагууд үүсчихэд. Тэгэхгүй бол бүх юмэр төрөөс зохицуулаад явахаар бас асуудлууд байна. Ялангуяа улс төрийн оролцоо их байгаа учраас энэтэй хамааралтайгаар аливаа бодлогууд бас гацаанд орж байна, явахгүй байна тий. Тийм учраас бол тодорхой хэмжээнд бас нэг хайбрид гэж одоо сүүлийн ярьдаг болсон ийм эрдлээс тогтолцоогоор ч юм уу одоо 60%, 51-40 гэдэг шүү дээ тий. 51% төрийн оролцоотой 49% хувийн оролцоотойгоор ч юм ийм менежментийн хөгжил хийгээд ингээд арай нэг нөгөө засаглал нээлттэй байх, арай шилэн болох юм боломжууд байвал бас зүгээр юм уу гэж харж байгаа юм л да. Гэхдээ энэ болгоныг бас энэ шинжлэгдэж байгаа эрчим хүчний хуультай уялдуулаад нэлээд сайн тусгаж өгөх гэж залруулах хэрэгтэй болох баг. Мэдээж бүх зүйл хууль тогтоомжинд дагуул явна шүү дээ. Тэгэхээр эхлээд бид энэ нэгэнд яригадад босцсон зүйлүүдтэй хамааралтайгаар энэ эрчим хүчний реформ хийнэ гэж яриад байгаа. Энэ асуудалтайгаа уялдуулаад нэлээд суур судалгаатайгаар эрчим хүчний хуулийг нэлээд сайн амьдралд ойрхон засаж залруулах хэрэгтэй болох баг. Түүний дараагаар алхам болгомоор юмнууд нь явчих юм бол нэлээд тогтолцоо зөв болох болов цаашдаас алдаа оноо нэр баг гарах болов гэж харж байгаа. За нэгдүгээрт бол энэ эрчим хүчний үн тарифын асуудал байна те. Эрчим хүчний үн тарифыг 2002 онд одоо анх хөдөлгөжсэн. Тэр үед бол би одоо эрчим хүчний энэ зохицуулах хорооны дараагаар ажиллаж исэн хүн шүү дээ анхны. 2002 онд одоо анх удаа эрчим хүчний үнийг тэр үед нэмээд нэг 4 төгрөгөөр нэмжсэн. Тэгээ бөөн одоо асуудал болж исэн. Тэрнээс хойш 22 жил болоход эрчим хүчний алдагдaltaй үнийг бид нар шийдэж чадахгүй ш. Эрчим хүчний алдагдaltaй үнийг шийдэхин тулд энэ асуудлыг шийдэх эрчим хүчний зохицуулах хорог одоо засгийн газрын мэдлээс гарах хэрэгтэй. Засгийн газрын одоо баг одоо мэдлийн байгууллага шүү дээ. Энэ зохицуулагч нар энэ ерөнхий сайд томилдог. Тэгэхээр эрчим хүчний зохицуулах хорог бол улсын их хурлын мэдэлд оруулчмаар. Засгийн газраас хараад бас улсын их хурлын мэдэлд ингээ оруулчих юм бол эдгээр одоо өөрсдөө эрчим хүчний үн тарифыг бол бие даагаад ингээ шийдээд ингээ явчихна тийм. За хоёрдугаарт бол сая ярьсан эрчим хүчний засаглалын асуудал. Саяын одоо 51-49% асуудал. Гуравдугаарт бол эрчим хүчинд одоо хувийн хвшлийг оруулахтай үе таалгыг нээж өгөх хэрэгтэй. 2001 оны одоо энэ сайн хууль маань харамсалтай энэ хувийн хвшлийг оруулах үе таалгыг нээж арай чадаагүй энэ биелэхгүй шүү. За эрчим хүчний салбарт хэрэгжүүлсэн төрийн алдаатай бодлогын нөлөөгөөр бугшсан олон асуудлыг шийдэх гарц нь хууль эрх зүйн шинжилэл байна гэж судлаачид хэлж байна. За 2006 онд 7 байсан цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоо өнгөрсөн оны байдлаар 22 болсон бол за дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоо 21 байгаа юм а. За сүүлийн 3 жилд нэмэгдээгүй энэ тоог хөдөлгөж хувийн хвшил эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт оруулах үе таалгыг хууль эрх зүйн шинжилэлч бий болгох ёстой гэдгийг хэлж байгаа юм а. За үүн тарифыг шинжлэхдээ зэрэгцээд эрчим хүчний салбарт анхаарах маш олон асуудал байгаа гэдгийг энэ удаагийн дугаараар та бүхэнд хөндлөө. Хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа.